найзуудаа өнөөдөр би загсны махта гоё зог хийсэн. Та нар ч бас хийж үзээрэй. За сайн байна уу манайхаа. За өнөөдөр хүүхдүүдтэй гоё загсны махта хөнгөн шингэн омега 3-та за маш сайхан зог хийж өгөхөр бэлдэж байна. За хүүхдүүдэд загсны мах өгөхөөр яснаас нь бид бүхэн эцэг эхчүүд бид бүхэн их айдаг. За хүүхд маань загсны махны ясанд бас хахчих болов яачих болов гэдэл санаа сэтгэл өөр 50 байдгүй. Тийм учраас загсны ясыг нэгэд маш сайн салгаад хүүхдүүдэд зог хийж өгье гэж сэтгэж байна. За яах вэ гэхээр ихтэй загсныгаа сайхан арсыг хуулаад авна. Тэнгуудаа махнуудыг гараараа ингээд шулаад авчна. За ингээд загсны одоо яс нь ингээд тэр чигтээ ингээд үлдчихэж шүү. За дараа нь бас хүүхдүүдэрээ ч юм уу хийж байгаа хүн нь өөрөө ингээд загсныхаа бас ясыг бас шалгачих ёстой байгаа шүү. Маань загсны махаа яснаас нь авч өгсөн. Тэгэхээр сонгоно хийчээ дараа нь миксэрэндээ хийнэ. Эхлээд гурлаа бэлдээ дараа нь өндөгнүүдээ хаглаад бэлдэнэ. Загсны махаа сонгонтойгоо холиод бүрдэх шар юмаа загсны махаа бүрнэ. Одоо хамгийн гол нь загсны махны ясыг шалгах хэрэгтэй шүү. Гараараа маш сайн базаж үзээд яс байна үгүй юу гэдгийг маш сайн шалгана. Ингэж хийвэл хүүхдүүд бид нар ясанд хахгүй шүү дээ. Луувангаа үрээд давхар луунгээ салаад хийх гэж байна. Хоол хийхдээ ширээгээ маш сайн цэвэрлж байх хэрэгтэй. Цэвэрхэн сайхан хийж сур гэж аав хэлсэн. Ингээд гоё луунгээ салаада хийж байна. Дүү маань тараг уух дуртай байнга л уудаг. Ингээд сайхан гоё загсны махаа жижиглээд хавтгай болно. Хавтгай болонгуудаа гурландаа хийнэ. Дараа нь гурландаа бүрж өгөөд өндгөндөө холиод дахианы бүрэмдлээр бүрж өгнө. Би ингээд 10 ширхэг бүрэмл хийсэн байгаа. За ингээд загсны махта бүрэмлээ хийж дуусаад хайруулын тавгнэр зөөлөн гал дээр загсны бүрэмлээ шаарж эхэлнэ. Хүүхдүүд бид нар ингээд загсны махаа шаард идвэл гоё олдсон байх шүү. Манай хоёр дүү дуртай гоё зог гэж яасан шүү. Та нар ч бас загсны махаар ингээд гоё зог хийгээд үзээрэй. Ингээд миний амттай зог маань бэлэн боллоо. Миний бичлэг үзэн та бүхэнд баярлалаа. Баяртай. Мама. За база мама, база.